Өдрийн мэнд хүргэе үзэгчтэй Sweet Kitchen-ийн шинэ дугаар эхэлж байна. За өнөөдөр бид нэр Sweet Kitchen-ийнхаа анхны гишүүдийн нэг шүрэн чимгээгээ урьж оролцуулсан байгаа. Энэ өдрийн мэнд хүргэе. Баярлалаа. Чамд гэсэн өдрийн мэнд хүргэе. За юу хийгээд хаагур одоо явж иваа сонь сайхан юу вэ? Санан гэвэллаа. Нэг ажилдаа орсон болохоор жоохон цаг зав муутай жагаад одооноос арай гавгалаад. Манай анхны одоо бас дугаартаа орж исэн шүү дээ. 2 жилийн өмнөх одоо дугаар. Түргэн хоол гэсэн сэдвтэй хоолны дугаарт пицца хийж оролцож ирсэн. За тэр үеийн пиццаны амт бол одоо гэсэн санагдаж байна. За тэгээд өнөөдөр өөрийнхөө бас хийж чаддаг энэ Япон чизкейкийг аягтай хэлбэртэй тий. Тэгээд энэ арцтай кремтэй хийж үзүүлсэн байгаа. За мөн шоколадтай тарт тий. Пирог юм уу тий. Энийг хийсэн байгаа. За миний хувьд гэх юм бол би нэг төмсний ачир хийсэн байгаа. За тэгээд дахианы махта бандуутай төмсний хүчмэл хийсэн байгаа. За тэгээд ерөнхийдөө хоёлоо өөрийнхөө талаар бас ярий одоо өөрийгөө товч танилцуулаад одоо өөрийн чинь сонирхол юу вэ? Хоол нарийн бавдаа илүү сонирхолтой юу? Ерөнхийдөө л группт ороод бол баг одоо 3 жил болох гэж байна. Тэгээд анхны гишүүдийн л нэг баг тийм. Дээр үед бүр одоо 2-3 жилийн өмнөх дугаарт нь харж ирсэн. Дээр үеийн дугаарт. Тий. Одоо л дээр үйл гэх юм тий. Тэр дугаарт нь пиццагаар оролцож исэн. Тэгээ одоо 2 дахь оролцож байгаад их баяртай байна. Тийм бас нөгөө бэлоо хийжсэн ажиллагаанд оролцож исэн. За тэгээ нэлээдгүй ерөөхдөө бас том үйл ажиллагаанууд оролцсон байна. За тэгэхээр хоёулаа хамгийн түрүүнд үзэгчтэй юуг танилцуулмаар байна? Эхлээд энэ Japanese cheesecake танилцуулж байгаа. За Япон cheesecake-ийг танилцуулъя. Маш гоё амттай байгаа. За тэгээ арцтай кремтэй халиад идэхээр бүр их гоё амтагддаг юм байна. Үзэгчтэй одоо бүгдээрээ энэ Япон cheesecake-ийг хийх аргатай танилцчаад эргээд уулзцгаая. Тэгээд энэ Япон чизкейкэнд маань өндгөний цагааныг илүү хөвсөлөгдөж шүү дээ. Тэрэн дээр нөгөө шар цагаанаараа ялж байгаа. Тий. Өндгөний энэ хөөлтийг барьдаг нөгөө крем тартар крем хийж болно тийм хийхгүй ч гэж байна. Ер нь бол одоохондоо ихэнх хүмүүс байхгүй байгаа. Хийхгүй л байгаа. Тийм хийхгүй. Хийвэл тэр илүү их нөгөө нэг хөөлтийг барьж өгдөг гэсэн. Тийм. За одоо хоёул өндгөний шар цагаанаар нь ялах уу? Тэгээ шар цагаанаар ялгаад. Тэгээд крем чиз маань одоо гадуур худалдаалагддаг штэ нөгөө хайрцагтайгаа килограммаар зарагддаг. Гадуур бас байхгүй болчихжээ. Баярын өдрүүдээр их авсан юм шиг байсан. Юуг орлуулж болно штэ одоо нөгөө Viola гэдэг ийм яслаг байдаг штэ үзэгчтэй. Ийм шингэн. Тэгээ энэ маань өөрөө 400 г байгаа. Эндээс нь бид нар 300-ийн тастад авсан тий. Тэгээ энэний сливоч нэгц нөгөө нэг элдв халцгүй нөгөө тэр ягаал хийчих. Энийг харин халуун усны ууран дээр яах байгаа тий. Эхлээ сүүгээгээд сүүн дээр наад крем чиз хийчих. Энд чи сүү маань хэдэн грамм байгаа лээ? 200 г сүү байгаа. Тэгээд крем чизээ хийгээд хайлтал нь утгаад өгнө. Усны ууран дээр. За усны ууран дээр сүү крем чиз хоёроо. Энэ дээр өөр орцсон юм хөө? Наатан дээр чи одоо наа хоёроо хайлангуут нь маслаа игэл тэгэл бас хайлуулна тий. Хамт хайлтал нь. За энэгээр хийх ямар нэгэн эрсдэл гардгүй одоо яг энэ бэлтгэлийг сонгоод хийвэл арай нөгөө чизкейк хатгаад арай нэг хөөлтөн буух магадaltaй. Яг нэг гал энтрэн зүг таарахгүй л одоо. Тэгэл тийм Япон чизкейк маань айгүй нарийн штэ өөрөө гал тийм галаа сайн тохируулахгүй бол хөөлтөн буудаг үрчигээ доошоо ингэж шалчиждаг тийм намхан болдог тийм талтай тий. Тийм болохоор яг хоо сайн хайлуулаад юмнуудаа нарийн сайн игэл яг овонго болохоор 150 градустай халааж байгаа л гэж болно. За одоо энэ чинь юу их чинь? Одоо өндөгнийхөө шар цагааныг ялгцсан. Одоо цагааныгаа болохоор сахартай хамт хөөсөртлөн миксертэй дүгнэ. Энэ шар дээр ч гэсэн нэг 2 албаг ийм 2 хоолны албагаар 2 албаг сахар хийгээд бас утгах чинь. Тэгэнгүүтээ энийгээ хайлаад дуусангууд энэ шарыгаа хийж хамт утгаад гурилаа нэмжиж утгах нь. Энэ дээрээ сүултээ хамгийн сүлд болцсныхан дараа тийм хооронд нь холих юм. Тэгэл ерөнхийдөө авандаа игэл болцсон. За тэгвэл өнөөдөр одоо энийгээ миксертэй хэлж хэлээ тийм.
эхлээд энэс нэг 2 албан ширч. Нэвтрүүлгийн ивент итгэгч Queen Kitchen. За бит хоёр энэ ч сүүнд крем чиз болон маслаа гэдээ хайлуулсан. Одоо баг жоохон хүлээж агаад энэ хөргөөгөт хий тий. Тэнгүүт энэ өндөгний шараа энэ хоёроо хайлж байна. Хэр зэрэг хөрөхөд юу н босон гэсэн үг вэ? Гар дүрээд үзэхэд нэг тийм хадлан биш. Нэг бүлээхэн байхад л. Тэгэхгүй бол энийгээ нэг халуун багтны хийжүүл энэ нь болоод өндөгний шар маань зөө өндөгээс болгож. Тэгээ баг зэрэг хөр. Энэ яаж чи үзтээ? За одоо энэ маань ер нь алах хүрсэн байна. Энэ дээр нөгөө өндөгний шараа хийгээд тооч. Өндөгний шараа 2 хоолны албаг сахартай миксэртсэн байгаа. Ерөнхийдөө энэ нөгөө шингэн бислэг ашиглахаар жоохон зурм мөн шингэн болдог тийм. Ер нь тийм шингэн одоо ингээ харахаар шингэн мод. Одоо энийг жоохон тааж өгч жагаад энэ дээр гурилаа хийгээд. Гурилаа шигшээд хийн тий. Шигшээд чи. Тэгэл энэ өндөгний нөгөө нэг цагаана бүр юм болтлоо. Тийм төрөлсөн. Сахартай зүрх. Чи хэлж. Чи утахгүй. За тийм. 80 грамм гурил гарсан тий. Энийг бас ер нь бол миксерээр утгаж болохгүй. Тийм бол бас нөгөө хөлтөнд бож гадаг тийм. Тийм бол одоо энэс цааших юмнуудыг бол бүгднийг гаргаарай. За энэ яг энэ орцоороо бид нэр том кевент хий гэх юм бол нэг 18-аас 20-той кевент хийхэд яг болно тийм. Cupcakes бол баг нэг 20-30 орчим баг гарч шүү. Оо за. Тийм тэгэхээр боломж. Тэгээ энэ дээр нөгөө нэг артта крем хийжүүл дээр нь чимэглээд тийм. Аха. Тэгээ чимэглэлтэй. За энэ чи дараа нь шүүх үү? Ерөнхийдөө сайн буталт нь утгачвал шүүх хэрэг байхгүй. Ингээ бутрахгүй жоохон юм байгаа гэвэл шүүсэн дээр. Нэвтрүүлгийн ивент итгэгч Queen Kitchen.